Баянхонгор аймгийн барилгын засал чимэглэлчин Дурдан овогтой Цэцэгмаа. Дурдан овогтой Цэцэг маань 1961 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. Гавьяа шагналын тухайд 2011 онд Алдарт их 2 дугаар одон, 2012 онд аймгийн засаг даргын жуух бичиг, 2015 онд аймгийн тэргүүний ажилтан, 2016 онд Баянхонгор аймагт барилгын байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ой медаль, Монгол улсад барилгын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой медаль, 2017 онд улсын тэргүүний барилгачин, 2018 онд барилга хот байгуулалтын яамны жуух бичиг, 2019 онд Алдарт барилгачин, 2023 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээд шагнал Сойрхол, 2024 онд Баянхонгор сумын хөдөлмөрийн аварга. Ажилласан байдал 1977-оос 2000 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын туслах үйлдвэрт урлагчнуур ажиллаж байсан. 2001 онд Баянхонгор аймгийн залуучуудын холбооны барилгын урсгал засварын ажил, Төв Гандан нэгдсэн эмнэлгийн урсгал засварын ажил. 2002 онд Баянлаг суманд 12 айлын орон сууцны засварын ажил, Бөмбөр сумын боловсролын сургуулийн засварын ажлын засал чимэглэл. 2003 онд Эрдэнэцогт сумын хүн эмнэлэг багийн төвийн барилгын урсгал засварын засал чимэглэл. 2004 онд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг нэгдлийн зочид буудлын урсгал засварын ажлын засал чимэглэл. 2005 онд Төв Гандан хүн эмнэлгийн урсгал засварын ажлын засал чимэглэл. 2006 онд Бөмбөр сумын ерөнхий боловсролын дунд сургууль, Баянлаг сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн урсгал засварын ажлын засал чимэглэл. 2007 онд Галхонгор компани барьсан 5 давхар 60 айлын орон сууц, Улаанбаатар хотод барьсан 5 давхар 30 айлын орон сууц, 10 давхар орон сууцны барилгын засал чимэглэл. 2008 онд Галхонгор компани барьсан 5 давхар 60 айлын орон сууц, 4 давхар орон сууцны барилгын засал чимэглэл. 2009 онд Галхонгор компани барьсан 5 давхар орон сууц, 25 айлын орон сууц, нэгдлийн зочид буудлын барилгын дотор засал чимэглэл. 2010 онд Галхонгор компани барьсан 5 давхар орон сууц, 4 давхар худалдаа үйлчилгээний төв, Апу худалдааны төвийн барилгын засал чимэглэл. 2011 онд Галхонгор компани барьсан 5 давхар орон сууц, Аялгау рестораны 5 давхар барилгын дотор засал. 2012 онд Галхонгор компани барьсан 5 давхар орон сууц, Наран ургах хорооллын 4 айлын орон сууц, 60 айлын орон сууцны дотор засал, 10 дугаар цэцэрлэгийн урсгалын засварын ажлын засал чимэглэл. 2013 онд Эрдэнэцогт сумын нутгийн удирдлагын ордон Халуус, Галхонгор компани барьсан 5 давхар орон сууцны урсгал засварын ажлын засал чимэглэл. 2014 онд Баянгов сумын ерөнхий боловсролын дунд сургууль 5 давхар орон сууцны урсгал засварын ажлын засал чимэглэл. 2015 онд Галхонгор компани барьсан 5 давхар орон сууц, Улаанбаатар хотод 10 давхар 120 айлын орон сууцны дотор заслын ажлын засал чимэглэл. 2016 онд Улаанбаатар хотод 8 давхар орон сууц, Багхангайд онцгой байдлын албаны 4 давхар барилгын дотор заслын ажлын засал чимэглэл. 2017 онд Галхонгор компани барьсан 5 давхар орон сууц, Хүмүүнлэгийн ордон хүүхдийн цэцэрлэгийн барилгын дотор заслын ажил. 2018 онд Хүмүүнлэгийн ордон 5 давхар орон сууцны барилгын дотор заслын ажил. 2019 онд 5 давхар орон сууц, Эрдэнэцогт суманд соёлын төв, Халуусны барилгын дотор засал, шаврын ажил. 2020 онд Баянгов сумын цэцэрлэг сургууль, Дашбилжээгийн барьсан 5 давхар орон сууцны барилгын дотор заслын ажлын засал чимэглэлийг тус гүйцэтгэжээ. 2021 онд Хүрээмарал сумын Хашгов хувьцаат хариуцлагатай компани барьсан 5 давхар орон сууц, Күрлээгийн барьсан 5 давхар орон сууц, Номондлай Загсбар сургуулийн барилгын дотор засал чимэглэл. 2022 онд Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг, Галууд сумын соёлын төв, орон сууцны барилга, Улаанбаатар хотын 10 дугаар хорооны барилгын засал чимэглэл. 2023 онд Их Бүрдэн хариуцлагатай хувьцаат компани барьсан орон сууцны барилга, Дорнод аймагт усан бассейн, спортын ордны дотор засал чимэглэлүүдийг тус хийж гүйцэтгсэн.
Ийхүү ажил амьдралынхаа 46 жилийг улс нийгмийн ажилд зориулж 2026 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгар аймаг байгуулагдсны 85 жилийн ойгоор хүндэт алтан гац одонгоор шагнагдж байгаа юм аа.